хаан гишүүн. За Гамбат гишүүнээр төслөө. За сайн зураг гишүүнийг асуулт өгүүлээ. За Эвдэрчих гээд байна. Чимбат урлагчийг бас сунгаж ажиллуулахаар ийм санал оруулж ирж байгаа юм байна. Тэгээ би зүгээр танаас одоо би яг Чимбат прокурортой бас хууль боловсруулж ихэд бас ажиллаж ирсний хувьд ерөнхийд нь гадарлана. Тэгэхдээ одоо нэгэнт прокурорын бас удирдлага дээр одоо сунгаж удирдлагуудын бүрэлдэхүүнд одоо сунгаж ажиллаж байгаа учраас та яг бас хувийн талаасаа дээрэс нь мэргэжлийн одоо талаасаа за ер нь прокурорын удирдлагад ажиллаж байгаагийн хувьд бас яг энэ асуултанд хариулж өгч гэж хүсэж байна. Ер нь прокурорын ёс зүйн асуудлыг одоо шийдвэрлэж байгаа өнөөгийн тогтолцоо хэр зөв байна вэ? Зөв эсвэл та бас өөрчлөх шаардлага байна гэж үзэж байгаа юм. Өнөөдөр яг хуульчдын дундаас ганцхан өөрийнхөө ёс зүйн асуудлыг шийдвэрлэдэг бүрэлдэхүүн тэр чигтээ прокурорд өөрсдөө байдаг нь бол одоо ганцхан энэ байгууллага үлдчихэд байна. Шүүгч нарыг бүр улсын хурлаас томилогдож байгаа сахилгын ороо шийдвэрлэж байна. Өмгөөлөгч нар, хуульч нар бол тусдаа бас сахилгын ороотой. Эдгээр нь тал талын бүрэлдэхүүнтэй. Багш судлаач, олон нийтийн төлөөлөл. Прокурорд ийм зүйл байхгүй. Тэгэхээр өнөөдрийн энэ яг ёс зүйн асуудлын дээр шийдвэрлэж байгаа энэ зүйлүүд дээр таны одоо тогтолцоо байгаа байдал ерөн хэр зөв гэж бодож байна. Энэ дээр нэгдүгээр хариулж өгөөч. За хоёрдугаарт прокурорын нөгөө захимжилтыг та мэдж байгаа бах. Энэ захимжилтыг шийдвэрлэхэд ерөн цаашдаа юу хийх зайлшгүй шаардлага байна. Ялангуяа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дээр нэг 2 сая зөрчлийг хэдүүлээ нэг цахимаар шийдээгээд явж исэн. Сая улсын төсөв дээр 4.7 тэрбум төгрөгийн хэрэгтэй гэж байсан боловч дэмжигдээгүй. Гэхдээ сүүлд нэг задаргаатай төсөв дээр нэг 1.1 хэдчлээ бол орж ирж байгаа шиг байлаа. Энэ хүрэлцэж гин үү? Уг нь ингээд одоо прокурорууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дээр хит оролцох биш гомдлоор бас энэ үйл ажиллагаан дээр хяналт тавья. Энийг одоо шийдвэрлэх гол гарц нь захимжилт юм байна. Прокурорын үе таалгыг улсын байцаагч нар одоо манад суугаад улсын зөрчлийн иргэний дугаар авах гээд ингээд энэ нөхцлүүдүүдийг болио гэдэг ингээд олон жил ярьж байгаа. За энэ яг зүгээр нэг л өнцгөн. Тэгэхээр энэ захимжилтын асуудал дээр та ер нь прокурорын байгууллага талаас юу гэж харж байна? Цаашдаа юуг хийх зайлшгүй шаардлага байна гэж бас харж байгаа. Энийг бас одоо сул зүүн байнгын ороонд бас нэг дуулгаж хэлээч гэж одоо хүсэж байна. За ер нь тэгээд гэмтэрэг зөрчлийн одоо ерөнхий энэ нөхцөл байдлыг манай прокурорын байгууллага улсын хурлын өмнө бас оруулж ирж байгаа. Тэгэхээр би зүгээр цаашдаа яг энийг бас үнэн бодит бас тодорхой яг хариу харамжаа бодиттой авахын тулд энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт бас судалгаатай хандах чиглэлд бас прокурорууд цаашдаа юуг анхаарах уу? За ажлын хэсгийн 3 дугаар микрофон нэр дэвшигч Максим Чимбат. За самдагч гишүүний асуултанд хариулъя. За сайн зураг гишүүний асуултанд. Тэгээд яг миний ерөнхий прокурорын хариуцсан ажилдаг чиглэл бол 2 орлогчтой байдаг тийм ээ. Хэрэгүрт мөрдөн байцах ажиллагаанд хяналт тавих ажил, шүүхт хэрэгтлүүлэх ажлыг яг тагны хариуцсан ажилдаг прокурорын дэргэдэх одоо мэргэжлийн зөвлөлийг бас хариуцж ажилдаг. За таны асуусан асуултанд бол би яг одоо бүрэн дүрээр хариулт өгч чадахгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл өөрөө хариуцж байгаагүй. Тэгэхдээ ерөнхий прокурор орлогч 6 жил ажиллаж ирсний хувьд би бас та хүнд хариулт өгье гэж бодож байна. Прокурорын ёс зүйн асуудлыг бол за прокурорын ёс зүйн зөвлөл авч хэлцдэг. За зөвлөлийн ажиллах дүрм журмыг бол одоо холбогдох одоо институт за батлаж ингэж явж байгаа. Ер нь аль болох одоо прокурорын ёс зүйн асуудлыг бол нээлттэй ил тод авч хэлцэж байгаа тэр субъект нь өөрөө болсон олон талын субъектыг хамруулсан байх энэ шаардлагыг бол олон улсын одоо байгууллагууд зөвлөж өгдөг. Ялангуяа одоо зүүн Аз, Зүүн Европ эдийн засгийн хөгжлийг дэмжих одоо Стамбулын төлөвлөгөө гэж бас байгаа. Тэрэн дээр бас одоо бас прокурорын энэ томилгоо ёс зүйн асуудалтай холбоотой хэд хэдэн зөвлөмжийг бол бидэнд өгсөн. Зөвлөмжийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд бол бид одоо байгаа хууль тогтоомжтой нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг одоо бас зөв талаас нь шийдэх ийм одоо
бодлого чиглэлтэй ажиллаж байгаа гэж хариулъя. За хоёрдугаар захимжилтын хувьд бол манайх зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бол одоо их хурлын тогтоолын дагуу за хууль зүйн яамны захиалгаар одоо хийж одоо 26 оны 1 сарын 1-ээс за прокурорын одоо үйл ажиллагаа зөрчлийн хэрэг эрхлэхийн байгууллагын үйл ажиллагаанд бүрэн хэрэгжүүлэхээр ингэж бэлтгэл ажлыг хангуулж байгаа. Тэгэхээр зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа бол ингээд захимжилтаар тодорхой хэмжээнд бас бүртгэлийнхаа хувьд ч гэсэн прокурор тавихын ч гэсэн захимаар явагдах юм боломж нөхцөл бүрдэж байгаа. Эрүүгийн хэргийн хувьд ч гэсэн бид одоо бас эрүүгийн хавц сэргийг захимжуулах тал дээр бас гадны байгууллагуудтай хамтарч бас ажиллаж байгаа. Хууль тогтоомжийн хувьд ч гэсэн захимаар явуулж болно гэдэг эрх зүйн орчин бас нэг талаас хөлчлөгдөд гараад ирсэн. Энийг цаашдаа бид одоо бас эрүүгийн хэргийг захимжуулах энэ ажил дээр бас тодорхой бодлого чиглэл ажил арга хэмжээ авч ажиллаж байгаа. За сайн зориг шүү тодруулъя. За би ингээд Чинбат прокурорыг бас одоо сунгаж бүрэн эрхийн өргөжлүүлэх гэж дэмжиж чинь гэдэг хэлээ. Хоёрдугаартайгаа зүгээр саяын хоёр асуултын цаана би бас прокурорын байгууллагын шинжилэл зайлшгүй бас яригдах ёстой шүү. За 17 онд прокурорын байгууллагын тухай хуулийн шинжилсэн хариултыг миний би өөрөө яг боловсруулж ирсэн. Тэн дээр яг зүгээр миний хуу үнцэг талаас тухайн үед цагдаагийн байгууллагаас прокурорын удирдлагуудад маш их хэмжээний хүмүүс томилогдож ирээд ирснийг хааж прокурор дундаас удирдлагууд томилогддог энэ системд орсон. Тэгвэл аливаа гаднаас урсгалгүй буюу энэ цус сэлгэлт гэх үү тодорхой тэр жоохон гаднаас одоо боловсон хүчний сэлгэлт энэ төр хийх энэ асуудал бас их ужиграад ирэхээр яг нэг замграад гэдэг юм нуур нэг замграал нэг ширэгдэг штеп. Энэ юм лөө орчих үедээ гэж бас бодох юм. Тийм учраас цаашдаа энэ прокурорын байгууллагын одоо тогтолцоо удирдлагуудад тавигдах шаардлагын тэрийг бас нэг сайжруулах чиглэлд За сандаг өчрөг шүү. Асуун гişүү. За Гамбат гişүүнээр туслая. За сайн зориг гişүүнийг асуулт өгөлээ. За Эвдэрчих гээд байна. Чинбат урлагчийг бас сунгаж ажиллуулахаар ийм санал оруулж ирж байгаа юм байна. Тэгээ би зүгээр танаас одоо би яг Чинбат прокурортой бас хууль боловсруулж ихэд бас ажиллаж ирсэн явд ерөнхийд нь гадарлана. Тэгэхдээ одоо нэгэнт прокурорын бас удирдлага дээр одоо сунгаж удирдлагуудын бүрэлдэхүүнд одоо сунгаж ажиллаж байгаа учраас та яг бас хувийн талаасаа дээрэс нь мэрэгжлийн одоо талаасаа за ер нь прокурорын удирдлагад ажиллаж байгаагийн хувьд бас яг энэ асуултанд хариулж өгч гэж үзэж байгаа. Энэ прокурорын ёс зүйн асуудлыг одоо шийдвэрлэж байгаа өнөөгийн тогтолцоо хэр зөв байна вэ? Зөв үү? Эсвэл та бас өөрчлөх шаардлага байна гэж үзэж байгаа юм. Өнөөдөр яг хуульчдын дундаас ганцхан өөрийнхөө ёс зүйн асуудлыг шийдвэрлэдэг бүрэлдэхүүн тэр чигтээ прокурорд өөрсдөө байдаг нь бол одоо ганцхан энэ байгууллага үлдчихэд байна. Шүүгч нарыг бүр улсын хурлаас томилогдож байгаа сахилгын ороо шийдвэрлэж байна. Өмгөөлөгч нь хуульч нар бол тусдаа бас сахилгын ороотой. Эдгээр нь тал талын бүрэлдэхүүнтэй. Багш судлаач, олон нийтийн төлөөлөл. Прокурорд ийм зүйл байхгүй. Тэгэхээр өнөөдрийн энэ яг ёс зүйн асуудлын энэ дээр шийдвэрлэж байгаа энэ зүйлүүд дээр таны одоо тогтолцоо байгаа байдал ер нь хэр зөв гэж бодож байна. Энэ дээр нэгдүгээр хариулж өгөөч. За хоёрдугаарт прокурорын нөгөө захимжилтыг та мэдж байгаа бах. Энэ захимжилтыг шийдвэрлэхэд ер нь цаашдаа юу хийх зайлшгүй шаардлага байна. Ялангуяа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дээр нэг 2 сая зөрчлийг хэдүүлээ нэг захимаар шийдэгээд явж ирсэн. Сая улсын төсөв дээр 4.7 тэрбум төгрөгийн хэрэгтэй гэж байсан боловч дэмжигдээгүй. Гэхдээ сүүлд нэг задаргаатай төсөв дээр нэг 1.1 хэдчил бол орж ирж байгаа шиг үлээ. Энэ хүрэлцэж гин үү? Уг нь ингээд одоо прокурорууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дээр хит оролцох биш гомдлоор бас энэ үйл ажиллагаан дээр хяналт тавья. Энийг одоо шийдвэрлэх гол гарц нь захимжилт юм байна. Прокурорын үе таалгыг улсын байцаагч нар одоо манад суугаад улсын зөрчлийн хэргийн дугаар авах гэдэг ингээд энэ өслөөдүүдийг болио гэдэг ингээд олон жил ярьж байгаа. За энэ яг зүгээр нэг л өнцгөн. Тэгэхээр энэ захимжилтын асуудал дээр та ер нь прокурорын байгууллага талаас юу гэж харж байна? Цаашдаа юуг хийх зайлшгүй шаардлага байна гэж бас харж байгаа. Энийг бас одоо сул зүүн байнгын ороонд бас нэг дуулгаж хэлээч гэж одоо хүсэж байна. За ер нь тэгээд
гэмтэрэг зөрчлийн одоо ерөнхий энэ нөхцөл байдлыг манай прокурорын байгууллага улсын хурлын өмнө бас оруулж ирж байгаа. Тэгэхээр би зүгээр цаашдаа яг энийг бас үнэн бодит бас тодорхой яг хариу харамжийг бодиттой авахын тулд энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт бас судалгаатай хандах чиглэлд бас прокурорууд цаашдаа юуг анхаарах уу? За ажлын хэсгийн 3 дугаар микрофон нэр дэвшигч Максим Инжинбат. За сандаг өчрөх гишүүний асуултанд хариулъя. За сайн зүрх гишүүний асуултанд. Тэгээд яг миний ерөнхий прокурорын хариуцсан ажилдаг чиглэл бол 2 орлогчтой байдаг тийм ээ. Хэрэгүрт мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил, шүүхт төрөлтлөх ажлыг яг тагны хариуцсан ажилдаг прокурорын дэргэдэх одоо мэргэжлийн зөвлөлийг бас хариуцж ажилдаг. За таны асуусан асуултанд бол би яг одоо бүрэн дүрээр хариулт өгч чадахгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл өөрөө хариуцж байгаагүй. Тэгэхдээ ерөнхий прокурор орлогч 6 жил ажиллаж ирсний хувьд би бас та бүхэнд хариулт өгье гэж бодож байна. Прокурорын ёс зүйн асуудлыг бол за прокурорын ёс зүйн зөвлөл авч хэлцдэг. За зөвлөлийн ажиллах дүрм журмыг бол одоо холбогдох одоо институт за батлаж ингэж явж байгаа. Ер нь аль болох одоо прокурорын ёс зүйн асуудлыг бол нээлттэй ил тод авч хэлцэж байгаа тэр субъект нь өөрөө болсон олон талын субъектыг хамруулсан байх энэ шаардлагыг бол олон улсын одоо байгууллагууд зөвлөж өгдөг. Ялангуяа одоо зүүн Аз, зүүн Европ эдийн засгийн хөгжлийг дэмжих одоо Стамбулын төлөвлөгөө гэж бас байгаа. Тэрэн дээр бас одоо бас прокурорын энэ томилгоо ёс зүйн асуудалтай холбоотой хэд хэдэн зөвлөмжийг бол бидэнд өгсөн. Зөвлөмжийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд тулд бид одоо байгаа хууль тогтоомжтой нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг одоо бас зөв талаас нь шийдэх ийм одоо бодлого чиглэлд ажиллаж байгаа гэж хариулъя. За хоёрдугаар захимжилтын хувьд бол манайх зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бол одоо их хурлын тогтоолын дагуу за хууль зүйн яамны захиалгаар одоо хийж одоо 26 оны 1 сарын 1-ээс за бараг прокурорын одоо үйл ажиллагаа зөрчлийн хэрэг өртөх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд бүрэн хэрэгжүүлэхээр ингэж бэлтгэл ажлыг хангуулж байгаа. Тэгэхээр зөрчлийн хэрэг өртөх ажиллагаа бол ингээд захимжилтаар тодорхой хэмжээнд бас бүртгэлийнхаа хувьд ч гэсэн прокурор тавихын ч гэсэн захимаар явагдах юм боломж нөхцөл бүрдэж байгаа. Эрүүгийн хэргийн хувьд ч гэсэн бид одоо бас эрүүгийн хавц сэргийг захимжуулах тал дээр бас гадны байгууллагуудтай хамтарч бас ажиллаж байгаа. Хууль тогтоомжийн хувьд ч гэсэн захимаар явуулж болно гэдэг эрх зүйн орчин бас нэг талаас хөлчлөгдөд гараад ирсэн. Энийг цаашдаа бид одоо бас эрүүгийн хэргийг захимжуулах энэ ажил дээр бас тодорхой бодлого чиглэл ажил арга хэмжээ авч ажиллаж байгаа. За сайн зүрх гишүүн тодруулъя. За би ингээд Чинбат прокурорыг бас одоо сунгаж бүр эрхийн өргөжлүүлэх гэж дэмжиж гин гэдэг хэлээ. Хоёрдугаартайгаа зүгээр саяын 2 асуултын цаана би бас прокурорын байгууллагын шинжилэл зайлшгүй бас яригдах ёстой шүү. За 17 онд прокурорын байгууллагын тухай хуулийн шинжилсэн хариулгыг миний би өөрөө яг боловсруулж ирсэн. Тэн дээр яг зүгээр миний хуу өнцөг талаас тухайн үед цагдаагийн байгууллагаас прокурорын удирдлагуудад маш их хэмжээний хүмүүс томилогдож ирээд ирснийг хааж прокурор дундаас удирдлагууд томилогддог энэ систем л орсон. Тэгэхдээ аливаа гаднаас урсгалгүй буюу энэ цус сэлгэлт гэх үү тодорхой тэр жоохон гаднаас одоо боловсон хүчний сэлгэлт энэ төр хийх энэ асуудал бас их ужиграад ирэхээр яг нэг замграад гэдэг юм нуур нэг замграал нэг ширэгдэг штэ. Энэ юм л орчих үедээ гэж бас бодох юм. Тийм учраас цаашдаа энэ прокурорын байгууллагын одоо тогтолцоо удирдлагуудад тавигдах шаардлагын тэрийг бас нэг сайжруулах чиглэлд За сандаг өчрөх шүү.